Цанаас минь хайрыг зун шиг асардаг хараас минь амьдрал яг л хавар шиг уургадаг зурхан минь хорвоо яг л намар шиг зүудэнд минь цас яг л морошиг үнэж морошиг үсвий зүрхэн дагуу цэцэг сурага бүтэн хорвоо Аялгууш хумбардаг дурсхад минь аав яг л уус шиг ондоцдог арахад минь тавьдан яг л уушиг цодордог санахад минь ичи яг л шиг сарвчдаг үсвий зүрхэн дагуу цэцэг сурага бүтэн хорвоо нэрэтэн Хүлээхэд минь сэтгэл яг л амир шиг алдардаг хүрээд ирэхтэн зүрх яг л яруухна жаргадаг уучдахад минь саран яг л сушиг асрардаг жирхад минь тэнгэр яг л озошиг
ба. За маш гоё уран бүтээл байна тийм ээ. Сайн байцгаана уу ихэнх хүндэт үзэгчтэй. Та бүхэн амралтын өдрийг аяжхтаа сайхан өнгөрүүлж байна уу? За ингээ шоу бас нэвтрүүлгийн удаагийн дугаар эхэлж байна. Маргааш буюу 3 сарын 18-ны өдөр Эрт цэргийн баярын өдрийг тохиолдуулан Дүнгийн сая дуучин Жимсээ олон төмөн үлзий нар зя маш Хайлын хэмээх уран бүтээлээрээ та бүхэндээ бас бэлэг барьж манай шоу бас нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг эхлүүлж байна. Олон залуучуудын нүдийг унжрууллаа. За ингээ шоу бас нэвтрүүлэг 7 өнөөрийн нэм гар үгээс үзэгч та бүхэндээ хүрж байгаа. Өнөөдрийн дугаарт мөн та бидний сайн мэдэх уран бүтээлч найзууд маань оролцож байна. За ингээ шоу бас нэвтрүүлгийн зочдтой танилцъя. Нэгэн зөв хамтлагийн дуучин дуула хөрөлс ирсэн байна. За дараагийн оролцогч мөн нэгэн зөвхт хамтлагийн дуучин Заяа ирсэн байна. За дараагийн маань зочин бол уянгалах сайхан хоолоогоор бүх ард түмний зүрх сэтгэлийг эзэмсэн дуучин Жимсээ. За дараагийн дуучин бол мөн бидний ичтэй таних дуучин Төмөн үлзий бас одоогийн дугаарт ирсэн байна. За манай Элгард хамтлагийн дуучин Баясаа манаас хөрөлс ирсэн байгаа. За оролцогчтой өнөөдрийн мэндийг хүргье. Ингээ шоу бас нэвтрүүлгийн удаагийн дугаар амжилттай эхэлж байна. За хамгийн нэвтрүүлгийн ихэнх дугаасаа Жимсээ Төмөн үлзий хоёрын дуусан дуу байгаа штэ. Хайлангийн нэртэй дуу. Тэгэхээр тэр дууны хадлаар бас шинэхэн дуу учраас танилцуулбал. Өнөөдрийн манай нэвтрүүлэгт айгүй өрмөц бусад урд урдынхаа дугааруудаас өөр болж байна. Тэгвэл хоёр үзлэн бүсгүй маань маш гоё уянгалаа дугаараа би сонсож байхдаа яг үнийг хэлэхэд алмаарцсан сочсон л да. Тэр чинь нараа угаасаа тэгээд хувцс энэ төр гоё байгаа зү. Тэгэхээр маргааш угаасаа Эрт цэргийн баярын өдөр юм чи өмнөх өдөр нэрчүүдийн нүдийг ирчүүдтэй зориулж ин чи ирчүүдтэй хүндэтгэж ингэж бас ирсэн байгаа штэ манай хоёр чинь. Тэ? За дууны хадлаар Төмөн үлзий. Хизээ ямар гарсан дуу вэ тийм ээ? За NTV телевизийг үзэж байгаа үзэгчтэй өнөөдрийн мэндийг төвшүүлье бас. Цэргийн баярын мэндийг давхар төвшүүлж байна. 3 залуудаа. 4 залуудаа. Намайг зүгээр асаач. Одоо бисаач бас яг хүүхэн баяр. 4 залуу шүү. За сая хай байлгүй те. За энэ дуу маань саяхан бүтсэн байгаа. Тэгээд бид хоёр хөгжмийн зохиолч мөнх чаргалагчтай анх санал тавьжсэн л да. Тэгээд ээжүүдийнхээ магтан дуусан юм, бүсгүүчүүдийнхээ магтан дуусан юм сайхан уран бүтээл хамтарч дуулмаар байна. Тэгээд бас ер нь хөгжмөн араншрок тал дээрээш тэр ер нь аялгуун тал дээрээш тэр шүлэг тал дээрээш тэр тийм гоё төгс уран бүтээл хамтарч хиймээр байна гэж саналыг тавьсан. Тэгээд Монголын үндэсний телевизийн найруулагч Наран Цогтгч маань энэ шүлгийг бичсэн байгаа. Тэгээд маш сайхан уран бүтээл бүтсэн байгааг та нар маань бас сая сонслоо. Ер нь бол үннийг хэлэхэд төгс уран бүтээл ер нь бол өстой бүр хажууд нь ер нь бол төгс юм гэж байдаг үү. Гэхдээ маш амар гоё юм. Аялгуу Төгсөө гэж дуудаж байгаа юм уу? Энэ дуугаа ер нь хайлан биш төгсөө гэж нэрлэжүүл яасан. Төгс хайлан гэдэг юм уу? Төгс хайлан. Ямар ч гэсэн угаасаа сэтгэл төрсөн гоё дуу байна. Тэгээд өшөө ингээд нөгөө нэг үзэгчд сонсоод ирэхээр угаасаа ямар ч дуу байсан ингээд тодорхой хэмжээний хугацааны дараа ард түмэнд хүрдэн штэ тийм ээ. Тэгээд хүрсэн олон сайхан дуунууд энэ хоёрын маань хоолой нэрээ тодорхой гэж бодож байна. За өнөөдрийн 5 зочдоос нэгэн зөвхт хамтлагийн дуулга Заяа хоёр. Нэгэн зөвхт хамтлагаар сонь сайхан юу байна? За нэгэн зөвхт хамтлаг бол уран бүтээл зогсохоор хийж л байгаа л да мэдээж. Хажуугаар нь бас хувийн бас одоо бизнес амжуулах ажил, амьдрал ажил. Хувийн амьдралаа гад үзээд байна гэдэг. Тэгээд хоёр цомог маань бэлэн болсон 100% бэлэн болсон байгаа. Тэгээд одоо хэвлэлтэнд явуулаад ирлээ. Тэгээд та бүхэндээ бас танай нэвтрүүлгээр бас цомгоо барьчаад өргөдөө гэж бодож байна. Тийм за угсаа цомгоо орой дахиад ороод бид нар шоугаас нэвтрүүлэлт нэг оролцсон дахиж зочноор орж ирэхгүй гэсэн тийм дүрэн байхгүй штэ. Тийм ер нь бол манай нэвтрүүлэгч чинь альва ямар нэгэн дүрэнд баригдахгүй л гэж явж байгаа. Тэг юу ч гарч иж болно. Ер нь бол тэгээд 4 сараас уран бүтээлүүд та бүхэндээ бүрнэ гэдэг. Тэгвэл 4 сараас угсаа нэгэн зөвхт хамтлагийн баг бүрэлдэхүүнээр ирж орсон. Хамтлагаараа ирж орсон. Тэгээ. За тийм. Урд сэлийг авдэр. Тэгээ. За нэгэн зөвхт хамтлагийн иймэрхүү сонтой байгаа юм байна. За баясаа Элгор самтлаг ерөнхийдөө байх зөөр нэлээд дуйлантайгаар тараад ирсэн шүү дээ тийм ээ. Тэгээд одоо баясаа маань соло уран бүтээл хийж байгаа шүү дээ тийм. Бүдээ болохоор гадагшаага явсан. За хуучин гişүн галаа бас Японд асар удаан тэнцэнээр ширгэж байгаа баха. За тэгээ баясаагийн хувьд бол яг урлагтаа үнчээр үлдсэн байна. Тэгээд баясаагийн талаар сонь сайхан юу байна? Энэ телевизийг үзэж байгаа усудаа одоо тий Эрт цэргийн баярын гал халуун мэндийг хүргэе. Нэгдүгээрт тэгээд хоёрдугаарт гэх юм бол миний хувьд л ганцаараа уран бүтээл хийж эхлээд жил боллоо л доо. Тэгээд 11 дуу ерөөхдөө бичиж дууслаа. Тэгээд тэр нэг цомог болоод тэгээд туудахгүй гарна. Тэгээд жилийн хугацаанд бол нэг тиймэрхүү хийлээ. Тэгээ манайхан болохоор
манай бөмбөрчин Тэнгис гитарч Шижрээ хоёр маань Хүмүүлгийн ухааныг сонгож суралцж байгаа. Тэгээд хамтлагийн дуучин Бүдэ болохоор Франц руу явсан. Тэндээ бас жоох уднаа. Хамтлагийн ахлагч Гал Эрдэнэ бас авгаа хөвгттэйгээ Японд амьдарч байгаа. Сурахгүй байгаа. Сурахгүй болсон байгаа. Хамтлагийн гишүүн Мөнх Бадрах Монголдо байгаа. Тэгээд ерөнхийдөө тусдаа тэгээ байцгааж байгаа. Хаяа нөгөө өөртөө нийлж бас тоглох юм. Тэгээд өөдөө өөрөө юм хийгээл явж байна да. Баясагийн яг одоо ерөнхийдөө яг одоо өөрийн имиж юу нь ямар байгаа. Ер нь Элгарч болохоор угаасаа дуулахтаа нэлээ Жапан одоо юу гэх юм панк билүү тийм ээ. Тиймэрхүү стилээр ингээд нэлээ сүртэй явдсан шүү дээ. Яг одоо миний энэ хийсэн цомог болохоор яг ерөнхийдөө Эм памп байгаа. Элгор самтлаг уран бүтээлээ зогсоогоод би уран бүтээл хийсэн. Тэр хоёрын завсарт үссэн юм дуунууд байгаа юм л та. Баясаа амар чин зүгээр захтнал нэг чиний юм болох гэдэг юм Дундаа ороход нэг уулаа амартай үгүй. Тийм дуунууд байгаа л да. Тэгээд одоо энэ цомогны дараа болохоор би ерөнхийдөө одоо өөрийнхөө стилж амжир. Тэгээ өөрийнхөө дуртай тэр цомгийг гаргана. Ямарс энэ завсар хийгдсэн те энэ дуунууд их гой дуунаас хийгдсэн сонсвол би одоо тэгж байгаа амжаар сонсгоо. Угаасаа нэвтрүүлгийн төсөл байсаа дуулж ирэх гээд банцтайгаа ирж болох юм гээд асуусан. Банцтайгаа ирсэн байгаа тийм ээ. Шоубас. За ингээд шоубас нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт авьяаслаг хоёр Монголын маань иргэн ирсэн байгаа. Тэгэхээр танилцуулахад Циркус Монголиа хадга компани жүжигчин өсөх жаргал болон за 33 дугаар сургуулийн гимнастикийн багш, Монголын гимнастикийн холбооны шигшээ багийн дасгалжуулагч. За алтан төгс нарыг үрж байна. Энэхүү тайлбар. Тэгэхээр манай монголчууд ер нь бол циркээр бас те баггүй одоо дэлхийг бас шууг болж байлдан дагуулдаг байгаа. За сайн байна уу өсгөө. За сайн байна уу. Маргааш болох ч байгаа эрэгтэйчүүдийн эр цэргийн баярын хүргэе. Циркус Монголиа хадга гэдэг компани байгаа тийм ээ. Циркийн маш олон төрлийн үзүүлбэр заа тэгээд гадаад олон тэмцээн уралдаанд оролцож шагнал хүртээд явдаг тийм ээ. Тэгэхээр яг Циркус Монголиа хадга компанийн талаар циркийн талаар танилцуулаач. Жүжигч өсгөөгийн хувьд манай хамтлагийн бол манай хамтлагч одоо байгуулагдаад 7-8 жил болж байгаа. Тэгээд Циркус Монголиа хадга бол одоо байгууллагад анх 3 жүжигчтэй байгуулагдчихсан. Одоо бол 30-40 кавер хийж байгаа. Дэлхийн олон орнуудаар бэлэн тоглолтоо хийж олон тэмцээнүүдээс шагнал оруулж эхний 3 байранд орж амжилттай өнөөдөр хүртэл ажиллагаа явуулж байна. За тэгэхээр яг өнөөдрийн шоубас нэвтрүүлэгт ирсэн өсгөөгийн хувьд болохоор би түрүү ингээд ярьж байхдаа яаж танилцуулах вэ гэснээр за агарын гимнастикч гэх юм уу, газрын гимнастикч гэх юм уу, авраг моогоо сурагч гэх юм уу ясаж за зүгээр жүжигчин гээд танилцуулъя гэлчлээ. Тэр өсгөөгийн хувьд бол маш олон төрлийн үзүүлбэр үзүүлдэг. За өсгөөг минь таньж байгаа хаа. Хос акробат Таньгүй яах вэ? үзүүлдэг тийм ээ. Тэгэхээр өсгөөгийн хувьд болохоор маш олон төрлийн авьяастай байна л да. За ингээд өнөөдрийн алтан төгсийн хувьд болохоор ерөнхийдөө залуучуудын саяхан 2 жилийн өмнө билүү болсон тийм ээ. Залуучуудын олимпийн алтан медалийг авсан Эрдэнэ бол гэдэг залуу байдаг шүү дээ тийм ээ. Тэр залуугийн багш нь за мөн Монголын гимнастикийн холбооны шигшээ багийн дасгалжуулагч гэхээр маш олон гоншин байгаа. Авста өөрийгөө танилцуулахгүй. За би гимнастик спорттой бол 9 настайгаас холбогдсон. Одоо ингээд амьдралынхаа бас нэг хэсгийн үеийг циркийн урлагтаас сорж үзсэн. Тэрний маань одоо яг хамгийн сүүлийн уран бүтээл болох уран бүтээлийг дээр Японд тоглосон юм байна. Тэгээд тэрний дараагаас дасгалжуулагч ажилд орсоод тэгээд дасгалжуулагчийн ажиллаа хийгээл явж байна. Дасгалжуулалт тамирчдын амжилт бол сайн байна. Монголын нэр төрийг дэлхийд авцсан дөрвж байгаа олон тамирчдыг бэлтгэн гаргаж байгаа юм гэж ойлгоход болно тийм ээ. За ингээд өнөөдөр өсгөө болон алтан төгсгийг урьж авчирсан учир нь гэвэл одоогоос 8 жилийн өмнө гэдэг байгаа тийм ээ. 8 жилийн өмнө манай энэ хоёр оролцогч зочин маань нэгэн үзүүлбэрийг хос акробатын үзүүлбэрийг үзүүлж байсан. Тэгэхээр 8 жил үзүүлээг өгөхээр би холбоо яриад ингээд ярьж байгаа 8 жил үзүүлээг өгөхэд
Угаасаа хүн чинь жүжигчин альсвал циркч хүн чинь өдөр болгон бэлтгэл хийж яг форумтай байдаг. Тэгээ өнөөдөр Шалгалтанд авсан. шалгалт авны бол бас манай зочдоос шалгалт авна л да тийм ээ. Тэрийн зочныхоо урд нь тэр 2008 2005 онд хийжсэн. Одоогоос 8 жилийн өмнө хийжсэн. Тэр бичлэгийг харъя тэхөө бүгдээрээ. Тэгэхээр яг зүгээр сонирхчийн камераар яг тухайн түүнийг үзүүлбэр үзүүлж исэн бичлэг болов байгаа тийм ээ. Гэтэ цөмөрөө хараад тухайн үед ингээд үзүүлж исэн элементүүдээс нь үзүүлээд одоо бас өнөөдөр бас нэг тодорхой хэмжээний жижиг тайзан дээр бас хийж болохоор 2 3 элементийн ч юм уу хийж үзээ. Тэгээ магадгүй манай дуулга заяа баясаа тэр өөрсдөө өсөлтөөр гараад ирэх байлгүй дээ. Ганц хоёр Хөдөлгөөний залуучууд чинь бас ялангуяа маргааш сэргийн баяр болох гэдэг юм чинь тийм ээ. Тийм шүү дээ. Бас ер За цаг ингээд Бүдрээ. за ингээд одоо бас 8 жилийн өмнө хоёр жүжигчин циркчний маань хийсэн хос акробатын үзүүлбэрийг цөмөрөө анхаарлаа хандуулаа харъя. за. Ойны заяа өчрий. За энийг Нөгөө хин дуулга баясаа ирээ. Баясаа туранхаагаар. Би бол дээрхгүй доор л юм дандаа тий. Чи бас өөртөө. Баясаа юм. зөв сайн хараараа хийн шүү тоо. За арайч. Уунал түшин. Баясаа дээр нь гарсан дээр дуу. Салбартай л байдаг. Эцэстээ Баясаа штэ. Баясаагийн дараагийнх нь хийх юм. За зүг үзье. За манай гурав сайн хараарай. Баясаа дээр нь гарахаар. баясаа гээдлийн төвчд болсон. Таанаас нь яаж зуурч ийн чи. Вау. Йоо, ямар лаг юм бэ? Баясаа хараарай ингэж өгтөн шүү. Дуулга тэгж готойх нь байна шүү дээ. Гол нь готойх. Ой заяа өдрийн өдөр болгоё гэдэг юм. Саяхыг бол явчих юм байна. Сая заяа өдрийн өдөр болгоё гэдэг юм биш ээ. Ой юм аа. Йоо, За мондөг байна. Шоуба. Ерөнхийдөө 8 жилийн өмнө үзүүлжсэн үзүүлбэрүүдийг сая үзэж сонирхож тийм ээ. Тэр яг өнөөдөр зүгээр юу хий гэдгийг бид нар бас нэг өрдөн бэлдээгүй. Одоо ярьж байгаа зүгээр тэрийг хоорондоо манай хоёр циркчин маань харуулаад тэгэл нөгөө тийм сайн дураараа гарч ирж үзээ та тэгээд Манайд бол сая бол одоо бүгдээрээ л би энийг чадна, би энийг хийн гэж юм дуулга те. заяа хоёр бол өдөр болгон хийдэг гэсэн шүү дээ. Надаас бус нь хэлсэн. Би хэлье. Энэ нэг бол ерөөсөө манай заяа маань бодор олон жил явж байгаа. Энэ бол шууны булчиг хэрэгтэй юм. Чамааг өргөх юм уу? Намайг биш. Хийж болохгүй мó. Тэгээд нөгөөт нь манай баясаа маань За. Би цаан хиймээр. Баясаа заяа хоёр. заяа хоёр хос үзүүлбэрийг хий. Тэгээд штэ жимсээ төмүүлцээ дуулга 3 бас нэг үзүүлбэр. Би яг тийм групп үзүүлэг айгу үзүүлдэг шүү. Хоёр эмэгтэй өргөн штэ. За тэгэхээр бүгдээрээ одоо ихлээд хоёр бас Заяа баясаа хоёр дуулга хоёрынхаа бас үзүүлбэрийг үзийдэх үү? Тэгэхээр одоо яг манай зочдоор ямар үзүүлбэр хэлэх юм тэрийг харъя. Би тэр эхлээд одоо энэ байсан тий. Гэтэ би тэр одоо аль болохоор одоо гайгүй байхыг хичээж байнга бэлтгэлтэй байдаг миний хувьд болохоор алтнаг сах маань болохоор байнга нөгөө дасгалжуулагч ажил хийж байгаа учраас жин нэмэгдсэн байгаа, хатурсан байгаа тэр энтрийг бас ойлгоно үстэй уучлаарай үзэгчтэй. За баярлалаа. Магадгүй ингээд манай үзэгчд маань ч юм уу те зарим нэгэн хүмүүс уйдар чи угаасаа циркийн хүмүүс юм чинь гидсэн хандлагаар бас юу ашиж магадгүй. Гэхдээ цирк чи хүмүүс чинь өдийн хэмжээнд хүртэл
ямар их олон жилтэй тэсэр төвчээр хатуужид энэ ч одоо менеж дасан сургууль гэж яадаг юм лээ те. Шт маань бас үзээд ямар одоо ихт ямар шиг байна тийм. Everybody was kung fu fighting. Those kids were fast as За үзэгчдээ нэгэн зүг хамтлагийн дуулга заяа болон дуучин баясаа өөрсдийн за цирктэй нэр өгчлээ. Ямар нэртэй цирк юм? Алей хоп гэдэг циркийн 3 уран бүтээлч та бүхэнд дүнгийн шин сурсан үзүүлбэрээ үзүүлчих гэж байна. За дуулга бол суур болно гэдэг ба ш тийм ээ. Энэ хамаагүй яриуд бас хүч чаддаг ярьж болохгүй те. За заяа бол ийшээ тогтсон шүү дээ тийм ээ. Би ерөөсөө одоо нэг хамгийн хүнд элементийг нэг юм байна. За гол нь манай суур хундаа маань сайн байх юм бол аяандаа хүлээ маань өөрөөсөө хийсэн. Баясаач эндээс инг. Хоёулаа. Тэр арай эхлээд гуруулаа амжилтгаа үзээ. За баясаа бол өргөж өгнө шүү дээ. Аригна. Баясаа дараа бас арай өөр хийх юм бас байгаа. Шоубас. Игмонт үзэгчтэй шоубас нэвтрүүлгээр оролцож буй хоп циркийн хамт олон. За. Ардгаар хой Бача одоо нааш буулга. За одоо тавь шүү. Гараа тавь шүү. Яслара. За гахтай мундаг байна. За манай 3 хоп циркийн өнөөдөр байгуулагдсан хоп циркийн 3 залуучууд хэр байна? Нөгөө маш авьяастай залуучууд шүү дээ. Шууд л хийж байна. Бид нар одоо нэлээд хэдэн жил үлдсэн оролцож хийсэн шүү дээ. Тэгэхэд бол ерөөсөө шууд өдөр гараад хийсэн. За хоп циркийн ер нь явах юм шүү тийм ээ. За өөр ямар трүкүүд байж болж байна? Бас нэг эрэгтэйчүүд оролцсон трүк байж байгаа. Эмэгтэй хүн бас оролцсон бас байж болно тийм ээ. За ерөөсөө ингээ. Миний болоор одоо хамгийн сүүлд төгс агмаа 2 талтай байсан шүү дээ. Тий. За тэрийг 2 эмэгтэйхээ нэгийг манай 3 залуугийн нэг аль хүчтэй хиннэр. Би төмөөлцөө. За нааш төмөөлцөө. За түрүүний нэг үзүүлсэн трүкүүд дундаас хажуу талдаа нэгийг ингэж 2 талдаа барьдаг хэсгийг л үзүүлэх гэдэг шүү тийм ээ. Тэгэхээр хин заяа барих юм уу? За заяа барья. Тэгэд шүү дээ ингэж хөө. За тэрийг ойлгочлаа. Та яг нэг техникийн заагаад хөө. Уршаал. Нэг алхаа зэ. Чи яг хойдолт нь оч. За энийг ингэж тохоогоо дотгошно. За тийм гот одоо энэ дээр гараад байл. Одоо хамгийн гол нь шүү дээ. Төмөөлцөө хамгийн гол нь чи шүү дээ. Өөрийгөө чанга байна шүү. Айжгүй сонгууд заяа өргөн тийм ээ. Хамгийн гол нь төмөөлцөө чи өөрийгөө хүн биш зүгээр мод байна гэж бодох хэрэгтэй. Тэгжээж л яг ингэж мод шиг байж ижил тийм ээ. Заяа бол өөрийгөө хүн биш терминатор байна гэж бодох хэрэгтэй. Тэгээд хоёр дээш нэг иймэрхүү. Ирчих юм да. Одоо яах вэ? Зүгээр дээш юм уу? Яслараа тэгвэл хоп цирк. Тий. За гарын барилт бол иймэрхүү байх юм биш тийм ээ. Дуулга баясаа хоёрын хийх. За. Манайха энэ тэчээд нөгөө камер бас хаагаад байвал энэ талаас нь ч юм уу гоё онгойлгож болно тий. Тэгвэл дараагийнх нь Хоёр ч хоёулаа ийм баггүй. Тэгээд энэ гараа дэмж. за. Дараа нь тэр олохын дараа Хоёр ийм гараа авчих зүгээр юм шиг. чи энэ гараа энийг л хөгчихгүй харагдаад байна. За вечера. Дуулга чи өөрөө сайн. Дуулга чи өөрөөгөө яг тэнцвэрээ тэнцвэрж байна шүү дээ. За, come on. За баг багаар явна шүү. Баг багаар. За. Заавал нэг хийж үзье. Гой ингээд нэг номердэн шүү дээ.
За. За дахиад нэг үзэх юм. Хаа бэм. За ингэнэ. Ах та болохоор алтан төгс болохоор заяатаа хийгээд үзүүл яа яг суурь нь бас явах юм чи. Гэхдээ Заяа чи чадсан шүү. за заяа зүгээр амжилт хүсье. Бараа штэ. За өнөөдөр за заяа гинт хөлөө суулгахаар ч хоошоо юу Ганц онцлог бол энэ. Яг хоёулаа бие биенийг яг сонсож яг зэрэг хөдөлдөг багт. А тэгэхгүй нэг нь суллах юм бол нөгөөдгөө гимтекс шийдвэ. Хүлээцтэй яг биенийг сулрахаа сулрдаг, чангахаа чанга байдаг тийм сайн ойлголцсон. Тэрэндээ яг хос гэдэг. Хамгаас хайртай хүмүүстэй хамгийн сайныг нь Любими сад. Уяг нүнжиг тослогтой өтгөн сайхан цэвэрсүү. Үе мөчний уян хатан чанарыг хадгална. Идэвхтэй хөдөлгөөн, идэвхтэй амьдрал. Mons Group. Хавар болж үн хайлаа. Dell брендийн зүүрийн компьютер онцгой хэмдэрч хамгийн доод үнийг тогтоолоо. Зөвхөн BSB. Нийслэл хотод шинэ байр худалдан авах гэж байгаа иргэн та. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын албан ёсны вебсайт www.npa.ub.gov.cg-д орж таны сонгосон шинэ онцлог зөвшөөрлөлтийн эсхийг шалгаарай. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар. Намайг уушгин дотор ороход ингэдэг юм. Цэр амьдрахад таатай орчин шүү. Энд ч би удаан сууршин да. Энэ юу вэ? Цээ. Энд чин цэрэг шингэж уушгинаас гадагшлуулдаг бэлтгэн шүү дээ. Би тогтохгүй. За өнөөдөр ямар ч байсан эхний ээлжинд болохоор авиас яг зөөр нэг бага зэрэг байгаа ш тийм ээ орлого гэдэг чинь чухал. Тэгээд айлтгүйгээр оролцсон манай зочдтой бас баярлалаа илэрхийлж байна. Мундаг үзүүлбэр топ циркийнхандаа баярлалаа тийм ээ. За ингээд мөн бидний урилгыг хүлээж авч ирсэн Циркус Монголи болон за Монголын гимнастикийн холбооны тийм ээ дасгалжуулагч за 33 дугаар сургуулийн гимнастикийн багш алтан төгс нартай баярлж байна. Маш их баярлалаа. Ястааштай. Хичээлдэл тэгээд мундаг айгуул нэг өдөр гурлаа нэлцэн хос 3 хос акробат гэсэн зөгчөж болохоор манай хоёрын амар гологдсон. Байж магадгүй шүү дээ тийм ээ. Тэгээд хамгийн гол нь үзэгчид бас бичлэгийг угаасаа ингээд үзсэн шүү дээ тийм ээ. 8 жилийн өмнө хийсэн бид түрүү хэлсэн шүү дээ эхэнд нь тийм ээ. Өдөр болгон хийж яж угаасаа форумтойгоо байдаг. Тэгмээд 8 жилийн өмнө хийсэн хийж байсан зүйлээ ерөөс 8 жил хийхгүй байж байгаад одоо хийж ийн гэж чинь бас гайхамшигтай шүү тийм ээ. Ерөөсөө тийм мундаг байна. За ингээд өнөөдрийн оролцогчдоо дахин баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Дараагийн бас нэвтрүүлгүүдээр цөмөрөө эргээд уулзах бах тийм ээ. Магадгүй шавнараач бас оруулж явдаг шүү тийм ээ. За шоу бас нэвтрүүлгийн эхний хэсэг бол Монголын авиаслаг иргэдийг өрн оролцуулдаг байгаа. Өнөөдөр бол Циркус Монголи хадга цирк болон за мөн гимнастикийн Монгол улсын шгшээ багийн дасгалжуулагч алтан төгс өсгөө нар ирж оролцлоо. За ингээд шоу бас нэвтрүүлгийн 1-р хэсэг бол амжилттай өндөрлөө тийм ээ. Маш хөгжилтэй байлаа. Унлаа. Бослоо. Бас авиас байна гэдгийг харлаа. 2-р хэсэг бол бид нар угаасаа мэдээллүүд, очирхалтай мэдээллүүд хүргэж байгаа. 3 мэдээллийнхаа эхний мэдээллээс үргэлжлэхгүй. Хамгийн гол нь байхгүй мэдээллийг та бүхэнд хүргэн штэ. Тэгээ өөрсдийнхөө сэтгэхүй эмоцоор аль болох гоё ярилцахыг бодоорой. Тэгээд мэдээллийг бас олохыг хичээгээрэй тийм ээ. Тайллыг зөвөр нь. Гэтэ ер нь хэцээлтэй жаахан. Тэгээ би баг багаар төхүүлж өгөх болно. Наарай төр. За ингээд мэдээлэлтэй анхаарлаа хандуулъя. Хамгийн ихний мэдээллийг үлээ авнаа. Доктор Сүү Саважи Румбаун шимпанзе, горил, орангутанг, одоо шимпанзе зэрэг том мичний аймгийг судлаач бөгөөд Канзи болон Памбаниша нэртэй 2 сармагчтай ажилладаг гэдгээрээ алдартай.
Канзи Эва мужийн нийслэл Des Moines хот дахь Great Ape Trust судалгааны төв ээж, эгч, хүүгийнхээ хамтаар амьдардаг бөгөөд тэрээр хүмүүс бидний өдөр тутам хийдэг нэгэн үйлдэлийг гайхалтай чадварлаг хийж чаддгаараа нийлээд алдарт гараад байгаа гин шүү. Канзи хэмээх энэхүү сармагчин жохом ямар үйлдэлээр хүн төрлөختнийг гайхшруулах болсон юм бол? Америкийн энэ юунд л угаасаа юм сармагчин байгаа л да. Тэгээд сая Нарагийн хэлсэнчлээ. Бидний өдөр тутам хийдэг үйлдэлийг л гайхмаар хийж чаддаг нэгэн сармагчин байдаг нэ. Тэгэхээр энэ сармагч яг ямар үйлдэлийг хийж чаддсан болоо л гэсэн. Тэгээ би яваа төгүүлээд өгнө л төө. Сая тэрвэрлдээд тийш ингээд за сармагч тэрвэрлдэг ч бас гайгүй л дээ. Сармагч ч угаасаа. Амар хөөрхийн яг яриад тийш. Энэ нөгөө нэг бүгд үзсэн байна. Сармагчгийн бослогын кинод сүүл гарсан тий. Тэрэн дээр болохоор юу яад шүү дээ. Тийм баахан сармагчтай. Сармагчин нөө өөрийг нь хайрлахгүй өөр газар аваачсан чинь сармагчингуудыг удирдаад өөрөө бослог босгодог шүү дээ. Тэгэхээр миний бодлоор энэ сармагчин юу ах вэ? Хамгийн өдөр тутам хийж чаддаг юм амар хүнийг хайрладаг гэж магадгүй. Хүнийг хайрладаг. За хүнд хайртай сармагч. Хүнд хайртай. За байж болно. За жинсээ. Тэр өдрийн бас өдөр болгоны баяр баясгалыг бас илэрхийлж иж магадгүй. Гоё юм ч юм уу те. Хүн ингээл баярлахаараа инээдэг ч юм уу эсвэл тэгдэж тэрийг бас илэрхийлдэг гэж байна. Сармагч өөрөө шүдэ угаа. Энэ юу яад юм байна л та өдөр энэ сармагч 90 сая хин гэлээ. 90 сая. Канзи гэсэн базар. Тэг Канзи гэсэн Facebook хуудастай юм те өөрөө ажиллаж байгаа. Өдөр хөдөлдөг үү? Тэг өөрөө пост мост оруулаад гэж мэрэгцээ. Яг тийм бэ. За өөртөө хоол хийж идэг гэж бодлоо. Ер нь сармагчин өөртөө хоол хийж идвэл ямар хоол хийж идэх юм болоо? Юу гэж бодож байна тэмүүлзээ? Банан шараалаа. Банан шараа. Гоё юм те. Банан шараад, маргааш нь банан хуураад, дараа нь банан чанаал, банан нэлэгдээд идэв. Гэр орноо цэвэрлж байгаа болчихоо. Facebook-ыг шалгаж. Тэгээ банана шараа сууж идэг сармагч. Хүмүүс ямар нэг юм болж байгааг мэддэг юм бол яа. Хүмүүс бодож байгаа. Тэгвэл одоо хүнээс илүү болчих шүү дээ. Тэгэхээр өдрөлгөө хийдэг юм яг одоо энэ үед бас үзэгчд маань бас бүгдээрээ өөр өөрсдийнхээ санаа бодлыг дэвшилж байгаа хэрэг. Аюул мэддэг байх гэж. Ямарч. Тэр за ямар ч үсэн юу яад юм шүү дээ. Өдөрт ер нь өөрөө бүксөө өөрөө арчижт юм шүү дээ. За ингээд цөмөрөө айгүй тайлбар анхаарлаа хандуул. Минийх зөвдөө айгүй. Судлаач эмэгтэй Канзи нэртэй сармагч нь гал түл чаддаг гэдгээрээ маш их алдартай. Канзи нарийн мөчөр гишүүнүүд цуглуулж овоолоод шүдэн цаврын асааж гал түлж чаддгаар барахгүй урт нарийн гишүүнийг үзүүрт мушмул зипир хатгаад шараад идчихдэг юм. 31 настай Канзи сармагчингийн дуртай зүйлсийн нэг нь шарсан баг гинэ. Хүмүүстэй харилцаж тэдний үйл хөдлөлийг дуурайх маш дуртай Канзи хэрхэн хоол хийхийг ч сурсан байна. Гал түлээд урт гишүүний үзүүрт мушмул зипир хатгаад түүнийгээ түлхэхгүй тул галын дүл дээр болгоомжтой байж шарж идэж сурсан Канзи гал дээр хариулын тавиг тавьчихад бүргэрийн мах шарж идэх дуртай гинэ. Канзигийн хийж чаддаг бас нэгэн зүйл нь асаасан галаа ус ашиглаж унтрааж чаддаг явдал гин шүү. Save some for the fire. Банана шарна гэдэг. Төмөө үлзий орог хэлчихсэн. Хоол хийж идэв болов уу гэдэг. Түрүүн их гаргаагүй те. Зүгээр ингээл орлоо. Энэ хөөрхи юм аа. Тийм тэр болохоор зүгээр нууцаар угаасаа эхлээд асууж байгаа юм чи тийм ээ. Энэ сармагчиг очиж тэрж үзмээс санагдаад их дээдээс санагдаад. Суулгах сармагч биш дээ тэрээрээ. Тийм төмөө үлзий ер нь маш сайн төгөллөө. Ихтэй амар идэвхтэй ер нь хүнтэй ойрхон байдаг амьтан нэг тийм идэвхтэй дээ. Нэг хөрхөн сармагч. Энэ хамгийн гол нь юм байгаа шүү дээ. Сая өөрөө ингээд нөгөө нэг усныхаа тагийг онгойлгож чинь гэдэг чинь бас хаалга онгойлгохтой орог ялгаагүй шүү дээ. Тэгээд энэ талаар мэдээллийг уншиж явах шүдэн зурж чадна. Шүдэн зурж чадна, жожгол хасааж чадна тийм ээ. Хасаагаар хасааж чадна. Дээрээс нь энэ сармагч өөрөө гişүүгээ түүж ирээд тэгээд овоолж жагаад хасаагаад яг тэр төмрийн л хүн тавиад өгд юм байна. Хайр тавиад дээр тавиад махаа шарж идэж чаддаг. Тэгмээ бол энэний хоёр сармагч ингээд байгаа хүүхэд нь итгэвтэй ингээд үйлдэлийг хараад байж байгаа юм байна л да. Тэгээд нөгөө эрдэмтэд болохоор ирээдүйдээ бас одоо нөгөө нэг аавынхаа энэ үйлдэлийг мэдж байгаа юм чаа яг зөөрэж хийх байх гэх. Эхний мэдээлэл бол иймэрхүү мэдээлэл байлаа. Тэгэхээр манайхаа саях дээр бол төмөө үйлзээ бол маш төгөлөө бараг хэлсэн гэж ойлгож байна л да. Дараагийн мэдээлэл дээр бас анхаарлаа хандуулаад үзээрэй. Маш сонирхолтой мэдээлэл байгаа. Дэлхийд дахинд ингээд олон янзын
сонирхолтой ёс заншил үйлдэлүүд байдаг л да. Тэрний нэг бол ялангуяа хятад энэтхэг, англи, испанд маш олон сонирхолтой үйлдэлүүд байдаг. А тэрний нэг энэтхэгийн нэгэн үйлдэлийн тухай, ёс заншлын тухай мэдээлэл эртээр үеэсээ дагаж ирсэн ёс заншлын тухай мэдээллийг зөвхөн анхаарлаа хандуул. Дэлхийн янз бүрийн улс орнуудад байгаль эрхийн аргадаж гамшигт үзэгдлээс гэтлэж өгөхийг хүсэн гуйх олон янзын зан заншил шашны үйл байдгийн дотроос энтгэгчүүдийн тэнгэрээс хур бороо гуйх нэгэн хачирхалтай зан үйлийн тухай мэдээлэл бэлтлээ. Энтгэгчүүд хур бороо гуйхдаа нэгэн маш өвөрмөц хормын ёслол үлддэг гинэ. Хамгийн хачирхалтай энэхүү хормын хүргэн бэрүүд нь хорим хийхийг хүссэн хүсээгүй хормыг хийдэг бөгөөд хүргэн бэрүүд бие биенээ үнсэх юм бол бороо гуйх ёслол 100% амжилттай боллоо гэж үздэг байна. Ямар гэчих хачирхалтай хормыг энтгэгчүүд хур бороо гуйж хийдэг юм болоо? За тийм байна. Жимсээ юу ч чинь. Жимсээ гэхээр нэр нь жимсээ арай өөр төрлийн нэг юм асуучвал яг жимсээ гэж нэртэй хүн өшөөрөнд таарлаж ирсэн үү? Зөндөө шүү дээ. Би болохоор ерөөсөө сонсч байгаа. Бид нар ингээл тэгдэгээс авах нь найзуудаараа бөөнөр ингээл байж байгаад ингээл гоё охин явдсан шүү дээ. Хөөхөн охин ингээл зөөрөл өнгөрөнгөт хажууд нь угаасаа тэгч хөөхөн жимс гэл тэгдэг байхгүй. Тэгээд тэнгууд тэр ингээ хоёр найзтайгаа хойлоо явж байгаад нэг нь жимс гэл нөгөөдг нь шууд хайдаг баг. Хаана гэж. Тэгээд жоохон одцгоо. Бангийн жимс ч юу те? Одцгоо охин бохоо явж байвал төмс за тэр одоо. Ямар ч юм тэгдэг байлаа. За асуултанд орё. Юу гэж бодож байна? Хаа нэлээд нас орсон ийм эмэгтэй эрэгтэй хоёрыг ингэж нас орсон хойно ингэж нэг хурмын нийдэг. Тэр тал руугаа юм болов. Нас орсон хоёр үнийг би тэр яаж үнсэлсэн юм? Яаж үнсэлцэх вэ? Тэгтээ яг байж амар шин дундын нэвтрүүлгийг хоодно яа. Гэхдээ тийм одоо нөгөө соромзын хойдолд ингээл нөгөө тиймэрхүү төрлийн ингээл мэдээлүүд амар одоо эрэгтэй илүү төрсөн ч юм уу тиймэрхүү мэдээлэлүүд ш. Тэрний араас би нэг тийм юм уншижсэн. Тэгээд тэр нь бас нэг нас барсан эмэгтэй эрэгтэй хоёрыг хооронд нь ингэж хайрцаг дотор нь байж байгаа гэрлүүлдэг. Тэрний гэрлэх хормын яслын нийдэг. Тэгээд тэр нь бас нэг юмыг бэлэгдсэн байсан. Тэрийг ихтэй сайн санахгүй. Тэр тал руугаа байж магадгүй би бас бодчих. За. Ер нь бас байж болох юм тийм ээ. Гэтэ сонсоход маш эвгүй сонсогддог юм байна л да. Дуулга бол айц. Төрөл садан мадан хамаатай байд юм хамаагүй гэрлүүлч. Төрөл садан мадан за хамаагүй дээ. Тэр яг зүрх сэтгэл байх хэрэгтэй юм уу? Байхгүй. Эсвэл хайртай байсан ч хамаагүй, хайрг байсан ч хамаагүй ингэж байгаа юм уу? Тэр хоёр хоорондоо ингэж байгаа юм уу те? Тэр хоёр үштэй хэрвээ үнсэлцвэл хур бороо орно гэж үүдэг. Үнсэлцэхгүй ч бас байж болдог юм байна л да. Юу юм байна л да. Үнсэлцэхгүй бол бороо орохгүй нэ бүтсэнгүүгээд. Тэгэд их ган гачиг болохоор л нөгөө нэг энэтгч бас тариалан байгаа. Тэгэхээр бишээ үнсэлцэхгүй тохиолдол бас байна. Бараг 50-50% тал. Үнсэлцвэл хур бороо орно. Тэр чинь бас нөгөө зүрх сэтгэл хур бороо гуйж байгаа байхгүй юу? Чи тэгвэл ийм биш. Зүгээр л одоо жишээлбэл юу бороо оруулахыг хүсэж байгаа хоёр ихтэй эмэгтэй хүмүүс бол одоо яадын одоо зүгээр үнсэлчих болно шүү дээ тий. Гэтэ энэ ингэдэм юм байна л та. Хүнээ сонгод юм байна. Жишээлбэл эмэгтэй нь онгон байх хэвээр. Тэрэн дээр л учир байгаа. Эхтэй нь зандан байх хэвээр. За. Тэгээ онгон зандан хоёр хүн нийлэнгуудаа тэгээд бороо. Тэгээд хур бороо. Тэгээд хур бороо. Ямар гоё. Тэр дээр. Тэр бөөнөр ард түмэн нийлж чад уулддаг чи. Тэгээд юм дээд чи. Тэгэхэд ямар гоё дуулж байна. Соёолоо чи ингэж бүжиг Донж можиг амар гардаг шүү дээ. Тийм яа. Бүжиг хийлдэ ингэж мингээд аа. Тэгтээ нэрээ ингэ ботхоор зүгээр үгүй юм байна. Жишээлбэл зүгээр л ингэж хүмүүс байгаад бол борооны төлөө хорин тэр хоёр ямар цайр сэтгэлгүй хамаатан юу гэж байсан үнэхээр болно шүү дээ. Хормоо хийчихвэл дандаа хамт амьдрах юм уу? Зөвхөн тэр хоёрын. За би та нар жоохон төхүүлж өгье. Гэхдээ энийг гоё нууц чигээрэн тайллын үзүүл илүү гоё гэж бодоод байна л да нараа. Тэгэхээр жоохон төхүүлэхэд биш те. Хормын бас дуусгаад биш те. Бороо орсон ч вэ, ороогүй ч вэ заяа. Тэр хоёр бас тэгэл ер нь хоёр тишгээл яваад гэдэг. Салд юм уу? Оо тэгвэл энэ биш юм байна. Тэгвэл хоёр эрэгтэй юм биш шүү дээ. Хоёр эмэгтэй. Хөрмөчлээ. Эсвэл ихтэй хоёр ч юм уу? За, жимсэгийн хувьд ахтай хоёр ч юм уу? Эсвэл ихтэй хоёр ч юм уу? За би төхүүлж өгье. Бараг баясгийн санаа зөв. Хүүс нь эсрэг хүүснээ байх хэвээр. За тэгвэл зүй гэж бодож байна. Тийм гэсэн сууж байгаа хэлээ. Микрофоно. За юу бодож байна? Эсвэл аав охин хоёр эсвэл ээж хоёр. Төрөл саднууд бас байж болох магадaltaй. Нэг цусны хүмүүс гэж бодоод байна тийм ээ. Эсвэл бол цаана гэр бүлтэй хүмүүс. Эмээ ач зэнэртэйгээ өвөө ач зэнэртэйгээ. Дуулгын хувьд болохоор юу ч үзээгүй хоёр хүн Корокенна гэдэг байгаа шүү дээ. За зүгээр тайлбар үзгөө. Их сонирхолтой тайлбар байгаа л да.
хэр дөхүүлсэн байна гэдгийг нь үзье. Ёслол төгөл дээр энэхүү өнгөлөг хуримын хосууд нь ердийн мэлхийнүүд байдаг гинэ. Энэхүү мэлхийнүүдийг хуримлуулснаар хурбороо ордог хэмээн энтгэгчүүд үздэг юм байна шүү. Амтан гэсэн бол тодорхой байна л да. Амтан гэсэн бол биш те. Нэгдүгээр шууд мэдгчин л те. Хоёрдугаар би юугаар төхүүлж өгсөн бэ гэхээр зэрэг биш те. Өссөн үсээгүй байхад нь ингэж яадаг те. Тэр хоёр нь хоёр шиг ингэж яваад өгдөг гэсэн байхгүй. Тэгэхээр хүн бол бас нэг арай өөр үстэй. Байгаад бай өөртөө байна. Хүн бол зүгээр борооны төлөө үнсэлчихэл гин эцтэй. Тийм үнсэлцээ. Тэгэхээр ямар ч боломжгүй юм байгаа байхгүй. За тэгэхээр энэ бас хаширгалтай нэг сонирхолтой мэдээлэл байлаа. Тийм монголчууд болохоор маань бас энэ хүү мэдээлэл бас таалагдсан байх. Тийм. Цой мэдээ байна. Шоуба. За ингээ хоёр мэдээлэл бол хүрсэн тийм ээ. Аха. За тэгэхээр одоо бүгдээрээ хамгийн сүүлийн мэдээлэл буюу Монгол мэдээлэлээ юу хүлээж авъя. Тэгэд энэ Монгол мэдээлэл бол маш ойрхон байх бах гэж бодож байна. За ингээ хамтдаа дэлгэсэнд анхаарлаа хандуулцгаая. Монголчууд эрт үеэс хүний сүлд буюу сүнс нь хит, малгай, бусан доршин хэмээн үздэг. Бус нь хүний хөрөнгө чинээ нийгэмдэслэх байр суурийг илэрхийлдэг тул даавун, нэхмэл, ширэн, алтан, мөнгөн зэрэг олон янз байдаг байна. Монголчууд дээл хувцсыг өмсөх нарийн дэг жаягтай ард түмэн. Тэгвэл монголчууд дээлийг өмсөхдөө бүсийн дээлийнхээ урд гаргаж зангидахыг цээрлдэг гэсэнтэй. Юуны учир ийхүү цээрлдэг байсан бол? За ойлгосноо заяа. Ер нь сонс урдааны төслөгийг ер нь цээрлдэг шин. Цээрлдэг тийм ээ. Яг ямар учиртай юм бэ? Тийм бид нар жишээ нь өмнөх юм дээр нараа те явган сууж болдгоо ингээд яга явган сууж болохгүй мэддэг мөртлөө яга явган сууж болдгоо мэддэггүйс. Тэр нь болохоор нөгөө нэг талигч газар нутаглуулах газрыг сонгохдоо явган сууж байгаа шинждэг байсан. Тийм учраас явган суухыг илүүтэйгээр хоригддаг байсан гэдгийг. Тэгэхээр бид нар одоо бүсээ урдаа зүүж болохгүй гэдгийг зангидж болохгүй гэдгийг мэдэн штэ тийм ээ Монгол дээлний бүсийг. Тэнгүүтээ яг ямар учраас болдгоо юм бэ гэдгийг л одоо цөмөрөө та эдийн таамаг сонсон тийм ээ. Тэгээ дараа нь цөмөрөө тайлбар хийсэн шүү дээ. За баясаа юу гэж бодож байна? Баясаа одоо мэдгүйгээ суудах юм хэлээ. Тэгэхгүй гарцын өдмөд нэ нэг юм болоо. Яадаг шүү. Гарцын өдмөд нэ нэг юм болоо. Гарцын үүдээ. Гарцын үүд одоо урагшаага нээгдээд тэгээд одоо гэртээ тогтгоо байх юм уу гэдэг юм. Тэгэхгүй яа. Эрэх За жинсээ юу гэж бодож байна? Эмэгтэй хүн ч гэсэн урдаар бүсэж болохгүй гэсэн. Ер нь хинч бүсэлдэггүй шүү дээ, тийм ээ? Дандаа цагаасаа заяа бүсэлж явчихсан. За ста мохааллаа та тийм ээ. Тийм шүү дээ. Тийм үү за яг үнэ хэлдэ бүсэлсэн явжсэн юм уу? Заяа бүр ингээ урдаа бүсэлсэн ингээ цацэг болгоцоо. Гангарахад урдаа ингэсэн. Заяа одоо тэгж болохгүй дээ шүү дээ. Сомог нэг юм онжуулдаг гэж бодлоо. Якусаныг онжуулдаг юм шиг байна. Заяа хэрвээ одоо тэгж болохгүй дээ шүү дээ. Хэрвээ тэгвэл одоо яадаг гэдгийг мэдэж авах дээ шүү дээ. Заншлаа бол бас сайн дээдлийг боддог хөө. Гэхдээ арайч бүс ингээ онжуулдаг. Цэг болгосон гангарах гад юм. Гараад яана. Эмэгтэй хүмүүс нөмгөн дээр нөмөрж болдгоо энэ тэгээд эрэгтэй хүмүүс л тэгээд Нүмэн дэжгүй яад нөмөрж байна. Хэмэр мэмэртэй холбоотой маш юу. Дээдээ нөмгөн явахар муу ярна гэж. Гөө чинь дээд нөмгөн чи юм очтой байхгүй. За наадах чи яг дараанд ороход ингэдэг байсан. Тэгээд дээлээ нөмрөн шүү гэж яриаддаг шүү. Тэгээд нөмгөн нөмөрхөөр дээлээ нөмөрөх гээд байна гэж ойлгох юм уу? Энэ дуулгын нэрийг хасчаа зүгээр дараа асуулт руу оруулчих. Дараагийн дугаартаа. За одоогийн юу гэж бодож байна? Төмөлзээ. За заяа хариулаад. Юу гэж бодож байна? Нэг одоо хүний хямар те. Хямар ч юм. Хямар малгай бүс. Ирэн хямар бүсээ дээдэлж дээш тавигдчих бас. Эрэгтэй хүн. Эрэгтэй хүн үсээ малгай. Яагаад урдаа зангидж болдгоо? Бүсээ штэ бүс малгайгаа доош нь тавиул газар шидвэл хямар сүлд оройтно гэж үздэг штэ. Тэнгүүд энэ бүсээ урдаа бүсэлдэг нь болохоор хямартаа бас холбоог үлдээ. Бүс угаасаа энэ ч ингэж байж хат бол ямар газар холбоог юм уу? Зүгээр л дээ хямар сүлдтэй. Гэхдээ урдаа зангидвал өөр зүгээр 20 цэр үйд юм байна л да. Нэг сони юм болох гээд байгаа хүн л тэгд юм байна л да. Юу нилээн төхөлөд өгчлөө. Юм нэг юм зүгэн. Тийм зүгэндэн штэ бид нар одоо тэгээ юу аяга доош нь харууллаа энэ төр гээл тийм ээ. Нэрэ тийм байж байгаа. Тэр шиг тэгээд бас нэг зүгэнэлдэг. За төмүүлзээ гэж бодож байна.
Би одоо зөв өвчин ирнэ л гэж бод. Өвчин ирнэ. За бие мод нь өвчин ирнэ. Өөр өвчтэй холбоотой болов. Хоосрохын шинж юм болов. Хөөстэй холбоотой юм болов. Эд баялаггүй хоосорч ядуурхын шинж юм болов. За Наарагийн саяны онд баг зүг байж магадгүй. За хоосрох өвчин ирэх аль нь ч биш. Хүүстэй холбоотой юм болов. Хүүстэй ямар холбоо байна? Гэтэ Хүүстэйгээ урд яг ингээ бүсэх юм бол хүүс битүүрнэ. Хүүс битүүр яах юм? Хүн амьсгалж чадахгүй болно шүү. юм ялгаагүй юу? Ялгаагүй юм байна л да тий. Морин дээр мордон штэ. Тэгээ урдаа ингээ бүсэлж штэ. Тэгэхээр чи ингээ морины хазаар орж байгаа штэ тий. Тэгэхээр энэ хоёр ч хооронд холбогдлохгүй болчиход байгаа. Аватар дээр ингээ олдоод дээ штэ. Одоо холбогдлохгүй. Хүүхдийг дөнгөж төлсөн нэг үлгэр дандаа урталт нь яадаг штэ. Тэгэхээр чи жоохон хөвгт бишээ, чи том болсон. Ардчин байх хэрэгтэй. Ардчин сайхан байдаг. Юу юуг нь мэддэг мөртлөө тий. Одоо энэ ингээ болохгүй. Болно л да хүн тэгж гэхдээ ер нь тэгдэггүй. Явган сууж болохгүй гээл тэгэнгүүт яг цаад учрыг Тэгэхээр одоо ч гэсэн нэг ялангуяа одоо тийм нөгөө нэг бүсийг урт тийм нөгөө нэг дурдан бүсий чинь урдаа ингэж ингэдэггүй шүү дээ тий. Яг зүгээр нөгөө ингэж урдаа тогтдог бүс мөн. Гойлын бүсийг ч юм уу зүгээр. За би бүр бараг л хэлээд үгүй. Гэтэ бас жоохон бүрхэн хэвээр нь л үлдэн л дээ. Хоёр янзын үйлийг хийх гэж байгаа хүн яг урдаа зангидсан байна л да. Тухайн үед яг тэр үйлийг хийх үедээ л зангиддаг байсан байна. Өвгдөөс маань. Тэр одоо ямар хоёр үйл байх вэ гэдэг чинь. Энэ дайм байлдан ороход юм байна. За дуулга дайм байлдан гэж бодож байна. За морис чиргүүлэгч одоо тэрийг өөрөө бэлдэж урдаа зангидаад байх. Миний бодлоор дайм байлдаанд орохтой нэг. За дуулга дайм байлдан жимсээ юу гэж бодож байна? Ажил явдлын худалтай холбоотой юм болов. За ажил явдал явах ч юм бас байж болж байна тийм ээ урдаа зангиддаг. Бэр гуух ч юм уу эсвэл нэг тийм. Тийм үү үлэн бэр гуухдаа зангидаж орно тийм ээ. За ойлгомжтой зүгээр тайлхыг үзгөө. Бүгдээрээ тэгвэл ер нь тайлхыг үзье. Би ч гэсэн өөрөө. Энэ дундаас биш те хоёрынх нь нэгийг л хэлсэн нэг хүн байгаа. Тэр юм бэ гэдэг одоо цөмөрөө сонирхъя. Нэг үйлдэлийн тэгээд одоо эндээс харж байх тийм ээ. Эрд үед монголчууд дайм байлдаанд явахдаа эсвэл хэн нэгэнтэй томоохон зарга хэрүүл тэмцэл хийх үедээ дээлийнхээ бүсийг урт талд нь гаргаж зангиддаг байсан гэнэ. Мөн монголчууд харилцан анд болж ах トゥ барилдахдаа бүсээн солилцож үүгээрээ эв наримлаа биелэгддэг байсан эртний сайхан заншилтай ард түмэн. Тийм ээ. Та шанигтай юу? За дуулга зөв дайм байлдаан гэж хэллээ тийм ээ. Тэгээ нөгөөх нь болохоор томоохон хэрүүл зарга хийхтэй гэж байгаа. Ямар нэгэн за хоп хамтлагийнхаа юу нэлсэн байна да. Томоохон хэрүүл зарга хийхтэй хэр чи ямар нэгэн зарга бүр ахтаа урдаа зангиж байгаа шүү дээ. Ямар нэг учир. Яг тэгэл нөгөө хүүсээр нөгөө муу юм орно гэж байдаг шүү дээ тий. Ер нь гэхдээ нөгөө нэг эмхтэй хүүсээр харгалж байгаа юм байна. Тэрийг хамгаалж байгаа. Хамгаалж өөрийгөө хамгаалж байгаа юм байна. Одоо хэрүүл заргатаа дийлэн гэвэл өөрт нь муу. Дайнд яваад бас алуулах магадaltaй бас өөрт нь муу учраас өөрийгөө хамгаалж урдаа. Ер нь бол бамба маркер л явдаг. Урдаа бүсэлж байгаа л үзт юм тий. Одоо монголчууд юм бас бүсэлж бүр ингээ урдаа ингээ овоотл ингээ сайн бүсэлдэг. Овоотл нараа урдаа ингээ овоотлоо бүр сайн бүсэлдэг байхгүй. Хэрвээ ямар нэг сэлэм орох юм ингээ тогтдоо шүү дээ. Тийм болоход тиймээс чи ингээд бүр тэрнээс үсэж бамбаа гарсан шүү. Мангар одоо хоол бирэж байгаа. Болохоос болохгүй хүртэл аваад дуулга үнэхээр гоё сэтгэж байна тий нараа. Гизүү сүлбдэг. Сүлбэж авдаг. Тэгээ эндээ ингээ том ингэж дээлгэн бүсийг ингэх нь вэ шүү дээ. Дуулга тэгэд барыг тэр бүс рүү зоочвол тэгээ унаад өхөө амар юм шүү дээ. Дайн дуусгаар шүү дээ. Дайн дуусангууд ингээ тэгээ байлдаг чинь шилтэй байсан болоо. Шилтэй явах хараа болсон юм оо зарим. Яа, за. Одоо энэ хар шил нь харааных штэ. Тийм баш шүү. Түмэн заанана. Яа. Иймэрхүү гурван мэдээлэл байлаа. Хоёр мэдээлэл нь бол нэг нь энэтхгийн өв уламжлалтай, нөгөөх нь маш ухаантай сармагчин. За гурав дахь нь цөмөрөө бүсээ ягаад уртаа зангидж болдгоо байсан бэ гэсэн гурван мэдээллийг хэлсэн тийм ээ. Телевиз үзэж байгаа үзэгчд маань бас баг тий одоо бас баггүй хэрэг мэдээлэл болсон баг. Бид нар болохоор урд нь болохоор нөгөө нэг ингэж болохгүй шүү. Тийм учраас ингээд хилээд орхингууд чинь зүрчгний хажуугаар ингээ өнгөрөө явчихдаг өстэй. Тэгмүүд арай цөмөрөө ингэж нэг таамаг болгож ярьж хагаад тэгээд учрыг нь болохоор бас нэг мартагдгааргүй. Гэтэ би бол ингэж бодож байна. Ер нь бол монголчууд одоо жишээлбэл
бид нар одоо дэлхийн нийтийн одоо тий дэлхийн хүмүүсээс ялгарх юмгүй болчиход байгаа шүү дээ. Ер нь бол тий Европ хувц хүмүүстэй ингээл тий. Тэгэхээр бидний хамгийн гол нь бид нар өөрсдөө Монгол хүн гэж өөрсдийгөө одоо онцлох тий Монгол хүн гэж бахархах юм маань одоо эрт дээрээс өв уламжлалтай түүх, соёл, ёс заншлаа одоо мэддэг байх маань л бид нарыг Монгол хүн гэж онцлох болов гэж бодож байна. Тэгэхээр бүгдээр л Англи, Япон, Орос ингээл хаана харж ярьдаг тий. Бүгдээр л янз бүрийн гадаадын соёлыг мэддэг, гадаад хувц өмсдөг тий. Тэгэхээр зэрэг иймэрхүү зүйлүүд маань бид нарыг илүү их Монгол хүн гэж тодтох болов гэж үзсэн. Тэгээ бид нар бас дугаар болгондоо авьяаслыг Монгол иргэдэд орлоо. Гадаадын мундаг хүний бичлэгийг үзүүлчихэл энэ сте амар толгой дээр явдаг хүн байна гэж үзүүлээд авах ш. Монголын мундаг залуучуудаа үсээ урьж оруулаад дандаа л Монголтойгоо холбоотой Монголоор гоёс нэвтрүүлэг хийж байгаа. Тэгээд нэвтрүүлэг болгондоо битээр хэлж байгаа л да тийм ээ. Авьяаслыг залуучуудаа ивэл шоу бас нэвтрүүлэгт хандаараа манай үүд алга нээлттэй байгаа. Ирээд ямар нэгэн жирийн үний хийж чадахгүй зүйлийг л хийгээд үзүүлэх хэрэгтэй. Бусад хүн чаддаг ч байж болно. Гэхдээ та тэрийг би энийг сайн чадна гэж бодож шууд зэрэг үзүүлэх. Хамгийн гол нь бүр ингэж болдог. Агуу юм байх албагүй шүү дээ. Тийм үстэй. Тийм тэгээд танаа яг тухайн дугаарт орж байгаа зочид миний хийж байгаа зүйлийг хийж чадахгүй гэсэн юмаач хийж үзүүлж болно шүү тийм ээ. За ингээд шоу бас нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар амжилттай өндөрлөө. Манай өнөөдрийн дугаарт нэгэн зүгт хамтлагийн дуучин Заяа дуулга Зямун дуучин Төмөө Үлзий Жимсээ за дуучин Баясаа нар ирэлцэж өнөөдрийн дугаарыг маань маш сонирхолтой болгож өгсөнд баярснаа илэрхийлж байна. Өнөөдрийн шоу бас нэвтрүүлгийг бас манай хоёр үзлэн бүсгүй маань дуучин бүсгүй маань маш сайхан эхлүүлсэн байгаа. Тэгэхээр бас нэвтрүүлгийг маань төгсгөж өгөөч гэд Баясаагаас бас нэгэн бяцхан одоо хууль байна. Түрүү нэвтрүүлгийн дээрс Баясаа уусаа нэг банзан гитартайгаа ирээд дуудуулж үзүүлдэг гэсэн. За ингээ Баясаагийн уран бүтээлээр шоу бас нэвтрүүлэг өндөрлж байна. Шоу ба Хамгаас чамайг бахаа халаас сэтгэл минь дүүрэн хажууд чинь байхыг би хүргэж хүстэй хайрасаа хизээч урахгүй тэнгэрт түгэх холбын дундаас тэргүүл саран айдэл гисэн тэнгэрийн дагин гэдэг чимэн басан тэгээд надад хайртай гэсэн чамаасаа би холдмоор би байна чамгүйгээр орчлон төсөөлөхгүй чамаасаа би холдмоор би байна чамтай хамбавд жаргалтай ахи хацан чамайг олсон алдахыг хүсэхгүй зүрх минь ахин олдохгүй тэр дуусан бүхний аз жаргалтай үдсэн тэнгэрт дундаас тэргүүл саран айдэл гисэн тэнгэрийн даган гэдэг чин байсан тэгээд надад хайртай гэсэн чамаасаа би холдмоор би байна чамгүйгээр орчлон төсөөлөхгүй чамаасаа би холдмоор би байна чамтай хамбавд жаргалтай чамгүйгээр